Их хурлын гишүүд тэгээ байнгын хорон дарга Баатар үлгээр ахлуулсан гишүүд ирж манай сүрээгийн одоо клиниктэй танилцлаа. Энэ бол үнэхээр төр засгийн анхааралд очих хэвээр ийм чухал хэсэг юм аа. За ер нь бол Монгол улсад сүрээгийн одоо энэ тохиолдол маш их байгаа. Дэлхийн одоо улс орон дотор эхний 7-д ордог. Манайх бол Номхон далайн баруун эргийн бүсийн одоо 37 орны нэг шүү дээ. Тэгэхээр тэр бүс дотроо бүсчилсэн байдаг байхгүй юу? Бүс дотроо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын баруун бүс дотроо бид нар эхний дөрөвт орж байна. За бид нар бол жилд одоо сүрээгийн 4000 тохиолдлыг илрүүлж байгаа боловч түүнээс их сүрээ одоо бидний дунд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр илрүүлэх үзлийг эрчимтэй зохион байгуулж илрүүлээд мэдсэн үед бол эмчилгээ нь бол тодорхой. Сүрээ бол эдгэрдэг өвчин. Тийм учраас сүрээг эрт илрүүлж хяналтанд авч эмчлэх нь чухал. Эмчлэн хяналтанд аавна мэднэ гэдэг чинь тэр хүн цаашаа дотныхоо улсууд, гэр орныхоо үр хүүхэд, найз нөхөд, гэр орныхоо гишүүдэд тараахгүй гэсэн ийм утга учиртай. Хүчин чадлын хувьд бол одоо улсын хэмжээнд сүрээгийн эмч ажилчдын хүч бол 40% дутагдaltaй байна. Улсын хэмжээнд. Жишээ нь 100 хүн ажиллах ёстой бол 60 хүн ажиллаж байна гэсэн үг. Танай хэмжээгээр. Манайх мөн тийм. Тэгвэл бид бол орон тоогоороо бүрэн стандартаар бол мэдээж олон оронтой ажиллах ёстой. Тэгэд одоогийн тавьж өгсөн орон тоогоор ажиллаж байгаа. Энд бол яг эрчим дэмжлэгээ гэдгийг л хийн. 56-аас 84 хоног. Тэгээ эрчим дэмжлэгээр одоо халдвартай хэсэг нь бол энд байгаа халдвартай хүмүүсийг цэрэн сөрөг болтол энд байлгана. Тэгээ сөрөг болсныхоо дараа диспансерын хяналтаар гисний тий 56 халдваргүй гаргаад тий. Тэр нь 56 оноо. Тэгээ 56-аас 84 тэрнээс бүр илүү ч байж болно. Бараг 3 сар. Тий хэрвээ тэрнээс тий илүү байх юм бол тэр нь олон юмын тасалтай байж болно. Тэгэхээр энд бол энд хөвж байгаа хүмүүсээс олон юмын тасалж илэрч болно. Хэрвээ олон юмын тасалтай илэрх юм бол дээд хоёр тасруугаа шилжүүлчихнэ. Шулгаа ямар зарчмаар ирж байна? Одоо өөр өвчнүүдийн одоо шинжилгээ өгөх үеэр хамт илэрж гин үү? Голдуу. Тэрнээс зүгээр яг зориуд ингээд яг сүрээгийн юу хийж илэрж байна. Зөвлөлтөр бол сая нэг 15 дахь сургуулийн интерес үл илэрч байгаа. Тэгээ дүүргээс нөгөө хавьтлууд байна шүү дээ. Одоо энэ олон энэ тасгуудын хавьтал гэр оронд байгаа хүүхдүүд бүгд ингээд 6 сар тутамд сорил тавиад тэгээ зургийг аваад хянаад байна. Тэрнээс илэрснийг бас имчилнэ. 15 дахь сургууль дээр бүр зориуд ингэж яаж хийх юм бэ? Тий, тэрийг бол тий зориуд хийсэн. Тэндээс бол хэдэн хувь нь байна? тэнд нэг 10 хүүхэд илэрсэн. Манай твтед бүгдээр гарцсан байгаа. Тийм. Одоо 4 сар эвтэж байна. Тий. Тэгээ ингээ 2 жилийн имчилгээтэй. Тий 2 жил одоо ийм уун гэсэн үг шүү дээ. Тий. Тийм учраас одоо бид нар энэ эмнэлгээс ингээд одоо халдваргүй болж ижил гарахгүй бол гэр орныхонтой болоод бусдад халдвар тарах аюултай учраас энийг одоо маш сайн ухамсарлан ойлгож энэ нэмийг одоо уухаас өөр арга байхгүй ууж байгаа. Тий. Тэгээд бас ингээд эмнэлэгт утгаар нөгөө ар гэрийнхэн болоод өөр хүүхдүүд бас ингээ бүгд хаягддаг. Тий маш хэцүү. Тий гисэн ч гэсэн одоо ингээд уухаас арга байхгүй тий. Тэгээд энэ хүнд нөхцөл бас ингээд эмчнэр, асрагч нар, сувилагч нар маш хүнд нөхцөлд ажилдгийг ингээд ойл харсан. Тэгээ энэ одоо сүрээ өвчин бол маш аюултай одоо олон юмын дасалтай сүрээ гэхээр маш хэцүү. Тий олон сараар одоо 2 жилээр энэ төр эмчлэгдэг. Энд одоо ингээд 8 сар 1 жил хэвтэж байгаа өвчтөй хүртэл байгаа. Тий Одоо бол тэгээд юу нь бол барахлаа суугаад гар яаж байгаа юм байна тийм. Халдваргүй болоод гарч байгаа юм байна тийм. Тэгтээ бол эмээ уугаад. Эмээ уугаад 2 жилээр ууна. Зөв. Нөгөө олон юмын тасалтай. Зөв. Эмээ тасаж болохгүй нөө шүү дээ тийм ээ. өвчин гэдэг чи ойлгосоо одоо тий. За. Гэтэл сүрээ туссан хүмүүс онцлог нь юу вэ гэхээр жирийн одоо өвдсөн хүмүүс нэг 10 хоноод ч юм уу за бүр онцгой хүндэрсэн үед нэг эмнэлэгт ирчээд 3 хоноод гайг болоод гарах ч юм уу ийм юм байдгүй юм байна. Өөрөөр хэлбэл сүрээгийн халдвар нь арилах хүртлээр хамгийн багадаа 3 сар гівтж эмчлүүлж эндээсээ гардаг. Ийм л байгаа хгүй. Тэгтэл өнөөдөр энэ сүрээгийн яг одоо эд халдвартай энэ голомт байгаа энэ эмнэлэг өнөөдөр тойроод ингээд орон сууцнууд салхин дарна орчихсон.
Гэтэл яг энэ эмнэлэг маань өөрөө Улаанбаатар хотын одоо энэ төв хэсэг бол 13 дугаар хороолт байрлаж байна. Тэгээд эдгээр маань бол эхний ээлжинд бол нэг 20 тэрбум төгрөг, за тэгээд 120 одоо ортой 190 орчим одоо ажилтсан албаагчтай байх ийм эмнэлэг бол хэрэгтэй байна гэсэн энэ байдлаа бол танилцууллаа. Тэгээд энийг бол Улаанбаатараас гаргаж агаарт эрүүл агаарт энэ зүүн тийшээ байрлах нь бол зөв зүйтэй байна гэсэн энийг бол одоо байнгын хорооны гишүүд бид бол бас танилцлаа. Энэ одоо нэг хүн уухтаа бас маш олон төрлийн эм нэг дуруудаг юм байна. Тэгээд энэ олон эмийг ууж хахад бол энэ агаар нар маань бол өөрөө баг эмчилгээнд 30-40% дэм болдго юм байна. Бас эрх зүйн зохицуултууд хийх шаардлага байгаа. Эргээд харах. Жишээ нь эрүүл мэндийн даатгалын сангаас сүрээгийн одоо эмгийг онцлох, эмчлэх асуудлыг бол гаргахгүй байна. Энэ нь юу гэж нэхтэр сүрээтэй одоо сүрээгийн халдвар, сүрээгийн өвчлөлтөй хүмүүсийг төр хариуцна гэд төсвөөс санхүүжүүлдэг. Тэгэхдээ төсвөөс өгж байгаа мөнгө нь хангалттай биш байна. Тийм ээ. Тэгэхээр бид нүс энэ хослмол хэлбэрийг зохион байгуулах хэрэгтэй. Жишээ нь дүүргийн эмнэлгүүд, нэгдсэн эмнэлгүүд дээр сүрийн онцлогдоод одоо сүрийн одоо эмчилгээ үйлчилгээ хийх гэхээр нөгөө даатгалт хамрагдаагүй учраас манай нэгдсэн эмнэлгүүд маань яг уу даатгалаас нөгөө үйлчилгээ явуулсныхаа хөлсийг авч чадахгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас. Тэгээд одоо халдварт өвчин үндэсний төв дээр л одоо төр хариуцна гэсэн учраас нэгдсэн төс маань эндээ байж идэг. Нэмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хороо баат хүрээлэгд даргаараа ахлуулан за бас олон гишүүд маань санал нийлж байгаа. Тэгээ 2019 оны төсөв хэлцэж байгаа энэ үед 120 хүний ортой за нэг 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Тэгээ ийм сүрээгийн эмнэлгийг одоо байгуулъя гэдэг ийм зорилгоор өнөөдөр халдвар судлалын үндэсний төв дээр ажиллаж байгаа. Ер нь бол өнөөдөр энэ сүрийн өвчин бол дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа. Жилд нэг 10 сая хүн халдвар болж байгаа. За үүнээс бол 1 сая хүн намнаас алддаг гэсэн ийм статистик тоог бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа. За манай улсд бол жилдээ нэг 4,000 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. За үүнээс 10% нь манай хүүхд багчууд. За энэ дундаас сая 4,000-аас 5.9% нь эмэн дасал сүрье. За сүрьегийн асуудал бол ялангуяа эмэн дасал нь одоо маш их сөрөг үр дагавартай. За сүрээгийн хувьд энгийн сүрье, эмэн дасал сүрье, олон эмэн дасал сүрье, маш олон эмэн дасал сүрье гэдэг. Тэгэхээр энэний эмчлэх хугацаа за төсөвт өртөх нь бол улам бүр өсөж явдаг. За энгийн сүрьег бол нэг 300-аас 400 мянган төгрөгөөр эмчилдэг бол олон эмэн дасал сүрьег 7-аас 10 сая төгрөгөөр маш олон эмэн дасал сүрье бол 40-оос 50 сая төгрөг шаарддаг. Тийм учраас сүрьег эрт илрүүлж хурдан цаг алдахгүй эмчилгээ нь маш чухал байдаг. Гэтэл сүрээгийн хагалгаа хийсэн хүнд даатгалаас 75% нь өгдөг. Төр даадаг гэдэг. Тэгээд төр төсөвтөө бүрэн суулгуулд жишээ нь 500 сая төгрөг суулгах байтал одоо манад нэг 70-80 хагалгаан дээр гэсэн үг шүү дээ энгийнээр. Тэгэхээр хагалгаан дээр бид нар ингээд 70-80 сая 90 саяыг суулгацсан 500 сая байх ёстой байтал бусд нь хаанаас гарч ийн? Хувь хүн арга ирсэн. Бид нар тэр мөнгө байхгүй юм чинь байгаа юм энд хуваагаад хэрэгэлдэг жилдээ тохируулаад жилдээ бид нар 500 хэрэгтэй гэдэг яг энэ статистик юугээ тооцоогоо хийгээд өгдөг бүрэн батлагддаг. Тэгэхээр энэ нэг сонир. Тэгэхээр нэг гарцсан болохтой төр нөгөө юугээ төсвөө баталгаатай өгөх хэрэгтэй бүтэн хасахгүйгээр. Нэг бол энийг өндөр өртөгтэй юу лөө шилжүүлээд бас хуулинд өөрчлөлт орох юм бэл.